Цэнхэр дэлгэцээ үзэн сууж буй та бүгдд энэ өдрийн мэндийг хүргэе. Авьяаслаг хинтэйчүүд наадам үргэлжил сар байна. Энэ жилийн нэгэн онцлог үйл явдал бол Хинтээ аймгийн залуус бид өөрсдийн гэсэн сүлд дуутай болсон явдал юм. Залуус бид өөрсдийн ур чадвар авьяасаа хөгжүүлснээр чадахгүй зүйл байхгүй гэдгийг Хинтээ аймгийн залуучууд харуулсаар байна. Срэгэмэн харин өнчөрхөн тоныг эдбэж өргөсөн гэртэн тормож сохби сая юмдагоо тоныг эдбэж өргөсөн Иргэдэн амьдрахын заяа тавьжтэй Дэцэс суутай Монгол нутагтай Дэвжин жаргахын тайлбар тавьжтэй Айхо сүгэди эжээ Зэхо сүгэди Бороо дэлхийдээ цагаан замбал шиг навчлаарай зүрхний ганцхан түүнтэйгээ зүудний хүм шиг жаргаарай асгарсэг сарны туяндоо аяра Намри хосиг төшээрэ асгарсэг сарны туяндоо аяра ярхнуудаарай намага уйран дурсахда намри хосиг төшээрэ Хосиг төшээрэ зочоосон дэцими дээжиж хүртсэн аршаантай дадай зорьсон Тэгэр Монголдоо эргэндээ Аннан хатан чим эргэдэх хинтэн суу шүдээ
Андан хатан эжимин та очих таны амттай шүү дээ. Хинти ханы нутгаас ми дүүлээд мандах нармаа хэрлэн мөрнийг өгсөн хон өгдөө эхэлдэн учиртай Watching no tag me I believe hang kenti and the tig no tag me Oso turdugu ungnuudun хэл тодордог бэртэй хүчтэй элчүүдэн төрийн наадмыг магнадна эмини ханхэнти Watching no tag me Emini hang kenti I'm the road pitig no tag me Сайхан сүгтэн найман дэдбэлээ Сайхан гүнэг яныг цэцэги Сэтгэн шивтэг чамаа банзэрэ Сэтгэл төглөө бэлгэлж билээ Яныг цэцэги мэдсээр бай чи асгүй өрөөдөж
Нүрлж авсан сэнгэлээ Монигдал орхлон чи Хавхан зүр болоод өгөрсөн Хачин зангичин би ойлгосонгүй Хавхан цэцгиймийн чи таравич Хокр чамасан би хацхгүй Миний бэлгэсэн яны цэцгийг Бэлгэсэр байж чи авсангүй Нүгүдэж Нүрлж авсан сэнгэлээ Мөнхийн Монигдал орхлон чи Дараадан номшин Турган үдэлтэй хөдөлгий Сэхүүрэн шадуудан одожо Сэтгэлээ баяраар бадана Шүдэхэд онгороод Шүдэртэй хадурэдада Хүлэг миний гахалтай байна Хүшэлтэй далтай бодохой Дамашинаар урдамни Армог бүлэг хохордана Омог баслаган навтанадажа Аншутай хурданаар гүйдэгнэ Шүдэхэд онгороод Шүдэртэй хадурэдада Хүлэг миний гахалтай байна Хүшэлтэй далтай бодохой Турдардан намшин Удаматажа Тэтгэхтэй гардар бадана Шүдэхэд онгороод Шүдэртэй хадурэдада Хүлэг миний гахалтай байна Хүсэлтэй далтай бодохой Шүдэхэд онгороод Шүдэртэй хадурэдада Хүлэг миний гахалтай байна Хүсэлтэй далтай бодохой Шүдэхэд онгороод Шүдэртэй хадурэдада Хүлэг миний гахалтай байна Хүсэлтэй далтай бодохой Хүсэлтэй далтай бодохой
сайдын бүэгэрэ харахгүй шүдийг уйраасан үрийг дээгэр сайгаас үлээд үрийг хойноос дэжинсэн орчдон гэг сайхан өгнөд эжигэжи эжүүд орчдон гэг сайхан өгнөд эжигэжи намайг хүмүүс амар урт хуруутай гэдэг байхгүй юу. Биний жигчээ уран мангар урт гэсэн. Тэгээ би нэг удаа чихээ авч ийлээ л да. Гэсэн чинь чихээ авах жингээ гараад ирсэн. Ингээ ажил руугаа. Энэ амтлигаа хэлэр. Тэгээ чинь хуруу маань нэг ороо явцаа. Тэгсэн чинь хуруу маань оронгот ингээ сонжт юм билий. Мангар урт болцсон. Тэгээ нэг өрөө гарч ирээ. Ер нь өнөөдөр авиаслаг хинтийчүүд энэ тэмцээнийг үзэж явахд бол манай хинтийн, хан хинтийн одоо залуучууд Улаанбаатар хотод байдаг болон хинтийн аймгаас ирж маш их идэвхтэй оролцож байна. Мөн энэ тэмцээний 2 дахь удаа авиаслаг хинтийчүүд 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 энэ тэмцээний 2 дахь удаа авиаслаг х
манай хинтийн залуучууд маань үнэхээр авьяаслаг юм байна. Ямар сандаа бид нар бол хоорондоо ярьж байлаа. Хаан Чингисийн цустай хан хинтийн залуучууд бол авьяастай байхаас ч яах вэ гэдэгтэй. Ер нь та бүхэн бол мэднэ, Монгол улс даяараа мэднэ. Манай хан хинтийн хэн бол урлаг, спорт, олон төрлөөрөө бол маш их амжилттай явж байгаа. За яг өнгөрсөн жилийн авьяаслаг хинтийчүүдийг би үзээгүй. Ер нь бол би энэ жилээс бол авьяаслаг монголчууд гэд нэвтрүүлгийг үзэж байгаа. Тэгэхэд бол би сая гайхацуулаа л да. Яагаад манай хинтийн залуучууд авьяаслаг энэ монголчууд нэвтрүүлэгт яагаад оролцоогүй юм болоо? Үнэхээр одоо тэнд оролцоод их сүүлчийн шатанд шалгархаар тийм авьяастай залуучууд олон байна гэдгийг бол харж байлаа. Жишээлбэл одоо авьяаслаг монголчууд нэвтрүүлэгт бол эрэгтэй нуграачуд байхгүй гоо шүү дээ. Гэтэл би бол анх удаага эрэгтэй нуграач ийм гайхамшигтай эмэгтэй нуграачаас дутхгүй ингэж гайхамшигтай нугарж байгааг харлаа. Тийм учраас бол дараа жилийн авьяаслаг монголчууд нэвтрүүлэгт бол манай хан хинтийн авьяаслаг залуучууд оролцох хэрэгтэй байна гэж би ойлголоо. Оролцуулахын төлөө бас дэмжиж ажиллана. Химрийн сүлдээ цагаан шонхор залаастай орчлон гэрэгшээж ноёлсон тэцэн намтэр дэлгэртэй Хинти хааны улс мэн асарлан хэрлэн хатан ичимэн туналцхан урсан ямархан зовоор мэндэлвэ эдүгэ цагийн дүүчэдэн Монголон дахин мандолё Монголон дахин мандолё эцэг Чингисийн цустан хан хинтийн залуусан хайдган халигдхан дүрнэмзээ имэн сайхан утгаста ямархан золоор мэндэлвэ ирээдүйн сайхны төлөө бүхнээ зориулъя залуусаа бүхнээ зориулъя залуусаа хан Чингисийн цустай хан хинтийн залуусаа
нутагта ямархан золоор мэндүдэвэ эрдэн цагийн түнчэдэн Монгол дахин мандуужа Монгол дахин мандуужа эцэг чигсээ тустай хангалттай хан хинтийн залуус гэдэг дууг бол захиалах санаачлагыг би гаргасан. Би захиалаад манай хан хинтийн яруу найрагч Эрдэнэ хуйгаар үгийг хийлгээд ингээ миний захиалгаар дуу бүтсэн. Энэ дууны гол агуулга нь бол гол зорилго нь бол бид нар бидний дээд өвг Чингис хаан маань бол дэлхийн хамгийн суу түнээ тодорсон. Дэлхийг тохинуулсан, дэлхийд хамгийн том эзэнт гүрэн байгуулсан. Ийм гайхамшигтай хүний үр удам болсон бид нар хан хинтийн нутагтаа амьдарч байгаа. Хан хинтийгээс гаралтай хан хинтийчүүд маань бол дахин залуучууд маань бол сэрж бусад монголчуудыгаа урайлаад дагуулаад дахин Монгол улсаа хөгжүүлэх ийм цаг нь иржээ. Ийм зорилгоор бол хан хинтийчүүд залуучуудаа бол сэрээ бүгдээрээ бусдыгаа дагуулъя, удирдаад бид нар бол үнэхээр Монгол улсаа хөгжүүлье гэсэн ийм зорилготой захиалсан юм аа. Урлаг хэмээх айлын босгоор алхан орж буй залуустан амжилт хүсье. Хинтээ аймгийн залуусаар бахарх аргагүй юм. Авьяаслаг хинтийчүүд 2015 урлагийн их наадам үргэлжилсээр байна.